монгологт хайртай киног шимтэн үзэгч, кинонд дуртай үзэгч та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Жиргээ цэгийн эрэлтэд мэдээний entertainment болон гүйдтэд буюу сайн ав уран сайхны киноны зураг авалтын үйл явц дээр очиод ирсэн байгаа. За энэ кино маань Даваа сүрэн агсны өөрийнх нь бодит амьдралаас сэтгэлэн бүтээсэн уран сайхны кино юм. Даваа сүрэн агсны бодит амьдралаас сэтгэлэн бүтээв. Сайн аав. Мэдээ авах байхаа. Энэ өрөө усан чи юу жоо? Хараач. Хаа. Аав намайг мэдээгээ зар дуусахгүй бол зодно. Хэдэн мэдээ байгаа? 22 мэдээ. Ахын бүгдийг авчих юм бол чи харих юм уу? Аав хүн бол өр хүүхдийнхээ хувьд үгээр илэрхийлж үзгээр зурагдахгүй том ертөнц. Энэ том ертөнцийг элдв онол баримтлал, зарчим хариуцлагын үүднээс биш, бодит хүн, бодит амьдралын өнцгөөс энэ кинонд тусгачээ гэж сэтгүүлч би бодсон юм. Киноны сайн аавын дүрд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, найруулагч, жүжигчин Баттулга, хайрт гэргий, таван сайхан үрийн ээжийн дүрд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Маск продакшны жүжигчин Жавхлан нар тоглож байгаа юм а. Мөн туслах дүрүүдэд эрчүү нэрээр олон далдарчсан жүжигчин Бат Зориг, Энрэл, Цэе, Мааз хамтлагийн дуучин жүжигчин Жанчив гих олон чадварлаг уран бүтээлчид ажиллаж байна. За манай гүйтэд кино зөвхөн Монголын нэгэн гоё те сайн аав эцэг хүний гоё нэг сайхан төлөөллийг харуулж байгаа болов уу гэж бодож байгаа. Энийг тэд тэрнгүү энэ киноны маань одоо өмнөх бодит түүгээс сэдвүүлсэн гэдгийг хүн болгон мэдж байгаа. Тэр бол нэг харж байгаа энэ киноноос үлгэр дуурайлаа залуучууд те одоо яг гэр бүлд олд харж байгаас бие биендээ үнэнч байвал ямар гоё байт юм бэ? Хүүхэдүүдийг юм гэр бүлд ямар гоё хаз жаргалж байгаа юм бэ? Гэтэн заавал тэгэл өнөөдөр хүүхдүүдтэй гадаад яваал тэрнгээрээ сайхан амьдрахтаа гол нь биш элэг бүтэн байна гэдэг өнөөдөр ямар гоё байдгийг манай кинон дээр сарнанд одоо би энэ кинон дээр бол одоо сүхэ гэж нэг дүрд тоглож байгаа. Гол дүрийн маань найз нь. За тэгэл оюутан цагийн дарн гоё те. Энэ гоё л доо. Тийм манай ихнэрт одоо гэдэг маань цэн байна одоо манай ихнэр. За тийм манай ихнэр. Миний згслэнд гэргий. Миний хувьд одоо энэ гоё уран бүтээлд орж байгаа айгу сэтгэл хангалуун байгаа. Энэ сайхан хүний те ийм гоё үлгэр жишээ хүний уран бүтээл ингээд төрж байгаад би бас их баяртайгаа олон хүн бас үлгэр жишээ болох гэж бодож байгаа. Тэгээд одоо би одоо энэ кинонд гэрлээ гэдэг одоо гол дүрийн дөрүүдийн одоо найзуудын дүр тоглож байгаа гэрлээ гэдэг бүсгүй байгаа. Ийм адтай одоо гэсэн тийм эмхтэй өндөр тоглож байгаа. Гүйтэд буюу сайн кинонд тоглож байгаа. Мужингийн төр тоглож байгаа. Гоё нь болохоор ингээд аав ичтэйгээ ингээд дүүнэртэйгээ агаа ихтэйгээ ингээд хөвчлөлтэй байх нь надад нэг сонир гоё санагддаг. За миний охин бол энэ кинонд анх удаа тоглож байна. Их хөөрхөн сайхан кино. Анх зохиолын уншаал сэтгэл хөдлсөн. Баргал зохиолын уншаад байлсан. Тэгээд энэ их сайхан зохиол тэгээ энэ киногоо бас бүх залуучууд гэр бүл үзээсэй бас нэг ухаараасай тий. Их хад жаргалтай одоо гэр бүлээрээ одоо тэр их дахтуу зовлон гэдэг дахтуу биш одоо хүлээж аваад жаа сайхан кино. Тэгээд энэ киноны хамт олондоос баярлалаа гэж хэлье. Их сайхан мундаг жүжигчтэй миний охин хамтраа тоглож байгаа. Чиний дүр тоглож байгаа үлээ? Маркагийн дүр тоглож байгаа юм уу? Марка нь хэдэн настай юм? 4 настай. За, Марка кинонд тоглох ямар вэ? Гоё. За, юу нь гоё юм? Авэдтэйгээ гоё ав саргалтай агаа ихтэмнэртэйгээ иген мэгээтэйгээ гоё. Анх удаа энэ манай охин маань кино тоглож байгаа. Охиноо санаандгүй байдлаар про бөгөөд аавынх нь нэг имэйлээр тийм юм ирсэн мэсэндээ аав нь юу про бөгөөд үзээгээд үзсэн чи санаандгүйгээр охин маань тэнцээд анх удаа тэгээд тэрнээсээ би ч гэсэн гайхсан. Үнэхээр охин маань 4 настай мөртөө жүжиглээд айгүй сайн тоглож байгааг нь хараад үнэхээр нэг айгүй том үүд хаалгыг нээж өгдөл гэж бодож байгаа. За бүгдэнд нь энэ үчим мэндийг хүргэе. Баярлалаа. Залуу гэр бүлүүдэд ялангуяа тий одоо яг амьдралд яг жинхэнэ
нөлөө олох гэж байгаа залуу гэр бүлүүдэд мөн яг амьдраад явж байгаа тэр сайхан гэр бүлүүдэд зориулсан энгийн нэг айлын тий бүр юмыг суураас нь хайр дурлалаасаа эхлэх юм бол энэ амьдрал ямар үн цэнтэй болдог вэ? Тэгээд дээрэс нь сайн аав мэдээж их бүх аавуудад зориулсан тэр том мессежийг хүргэх гэж зорж байгаа уран бүтээлчтэй маш их баярлж байгаа шүү. Яг манай ханы тухай хийж байгаа болохоор жоохон хүндрэлтэй. Бид нар сая яг энэ киног хийж эхлэхээс өмнө тий юу боллоо. Тэгээд хийж эхэлснээс хойш уран бүтээлчтэй бүгд маш их баярлж байгаа. Сэтгэл зүрхээр өдөр шөнөгүй зураг авч байгаа нийт кино группийн хамт бүгд нь хайртай шүү гэж хэлмээр байна. Дэндүүлчих хайрсандаа духыг минь хаянэг үнэрлдэг байсан аваа сэтгэлд мөнхийн залуу авийнхаа санчгүйн хэрүү бочтоснийг би онцагийн сүдэн магнагин шүргснийг хүйтэн салхин адагдуулан байж саядачта хүчи. Шинэ оны шинэ сард нээлттэй хийх шинэхэн уран бүтээлийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Good Date буюу сайн аав уран сайхны киног сэтгэл догтлон хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд киноныхаа нээлтэн дээр уулзцгаая. Мэдээж жиргээ цэгийн эрэлтэт мэдээтэй хамтран ажиллахыг хүсвэл доор хаягаар холбоо бариарай. Бид танд хамгийн боломжит, хамгийн гайхалтай саналыг тавих болно. Таны ажил амьдралд амжилт хүсье. Сэтгэлд мөнхийн залуу авийнхаа санчгүйн хэрүү бочтоснийг би онцагийн сүдэн магнагин шүргснийг хүйтэн салхин адагдуулан байж саядачта хүчи хүйтэн салхин адагдуулан байж саялхарлаа хүчи.